Эё за юу ацгаана манайхаа. За ажил амьдрал нь сайн бидтэй. За өнөөдрийн сэдв бол өмнө нь би нэг хэлж байсан та арслан төрүүлсэн болон арслантай зэрэгцэн оршдог хүмүүс болон арслан тэжээсэн хүмүүсийн тухай эмгэнэлтэй түүх ярьж өгнө гэд түүнийг ярья. За тэгээд нэрээ нэг зүйл нэмэт нэг хэлчихье. За миний энэ ярьж буй сэдвүүд ер нь бүгд амтэн ч гэсэн одоо халаа хедаантай тийм дарк зүйлс өгүүлдэг тул одоо баг улчир дүүнер минь одоо битгий сонсоорой. Бичлэгүүдээ одоо хийхдээ би аплод хийхдээ ингээд 18-аас дээш доош гэсэн одоо насны хязгаар байдаг. Тэгээ би тэн дээр нь 18-аас доош насныхан үзэх ёсгүй тийм хязгаар тогтоосон ч одоо худал бүртгүүлсэн хаягаар хүүхдүүд орж ирж үзээд сонсоод байдаг тул за дүүнер минь одоо ахын зөвлөхөд ахынх нь энэ ярьж байгаа зүйлс та нарын сэтгэл зүйд бол маш сайн зүйл бол биш ээ. За та нарт бол бүр огтоос хэрэггүй зүйлс хар бараан зүйлсийг бол ярьж энэ дээр яригдана. Харин түүний оронд одоо гой сайхан гэгээлэг зүйлс сонсож үзээд олон орны хэл ус энтрийг судлах тэгээд өөртөө тийм зүйлсийг сурж өөртөө том хөрөнгө оруулалт хийж яваарэ гэж одоо ах нь чин сэтгэлээс хичээнгүйлэх хүсье. За Кен улсын Масай Мари цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа мөн Масай Марагийн нутаг дэвсгэр дээр энэ одоо Мара өвгийн иргэд одоо аж төр амьдардаг байгаа. За тэд бол одоо соёл иргэншилт нийгмээс бол одоо алс тасарсан одоо эртний уламжлалаа дагаа амьдарцгаадаг юу нэг утас интернет бүр соёл ертөнцөөс бүр холоос хоцорчихсон. Тэгээ ойр зүрийн эргэлэн дээр хүртэл мэддэгээр тийм дэнд их хоцрогдчихсон ба. Хоцорч үлдэцгээсэн ба. За эднэр чинь одоо мал аж ахуйтай. За тэднийг үржүүлж одоо аж дүр амьдардаг. За тэгээд одоо зэрлэг амьтдаас одоо үхрээ хамгаалах зэргээс үүдээд одоо нөгөө арслангийн сүргүүдтэй бол одоо үргэлж зөрчилдөөнтэй байдаг. Одоо бол одоо тийм ёсон цөөрсөн болохоос биш жаахан эртгүй үед бол Мара өвгийн ирчүүд одоо эр биеийг гүйцээд насанд хүрэхтэй тэгээ эр арслан хөнөөх ёстой тийм уламжлалтай байдаг байсан. Одоо харин тэрхүү ёс заншил нь одоо ховордсон одоо багассан гэж ойлгож болно. За арслан ер нь хэдий зориг зүрхтэй тулчсан дайч амьтан ч гэсэн ерөнхийдөө бол тийм зэрлэг л одоо ан амьтан болохоор хүнээс эмээдэг. Одоо өөрийг нь одоо шархтуулж болон уурлуулах зүйлс хийхгүй. Эсвэл одоо хит одоо өлсөх одоо өвдөлтөөс үүдсэн нөгөө өвдөлтийнхаа халуурлаас болж дэмэрсэн болон шүд соёон одоо хүндүрлэж ан агнах тийм том биетэй ан манг одоо агнах чадваргүй болсон өвчлсөн үед л одоо хүн рүү дайрах тохиолдлууд байдаг байгаа. Тэгэхээс бол хүнээс бол эмээнэ. За би нэг бичлэг оруулъя. Одоо энийг үзээрэй. Жад утганаас одоо өөр зэвсэггүй нэг 3 нөхөр одоо сүрэг арслангийн одоо барьсан олз руу явж очиод аган сод сүхрийн нэг гуйыг нь огтолж аваад яваад очих жоо. Тийм чанга гаруудаа тэнд ингээд хараад үзэхээр бол арслан бол одоо эднэрийг одоо хараад үзэхээр арслан бол хүнтэй таарад шууд алаад идэд байдаг гэж бол ойлгох нь одоо тэнэг зүйл юм шүү. Гэтэ бас нэг сэрэмж айц гэдэг зүйл бол илүүдэхгүй. За тэр нь бол мэдээж хэрэгэ. За энэ шүд соёон гэмтсэн өөр бусад том ан аваа хийж чадахгүй болсон арслан хүн рүү дайрсан мөн хөнөөж иддэг байсан хамгийн том цуутай тохиолдол нь бол за 1898 онд Кен улсын одоо Цао гэдэг газар төмөр замын одоо зам тавьж байсан. Одоо Британий армийн үед л одоо болсон үйл явдал байгаа. За олон мянган нөгөө ажилчид нөгөө колони улсууд болох энтхэг Африкийн ажилчид зэрэгээс оролцуулж ажиллаж байсан хичнээн мянган ажиллаж байсан гэдэг үлээ дээ. Тэнд одоо ажиллаж байсан хүмүүсээс 135 хүнийг хөнөөсөн тийм аимшигтай тохиолдол байдаг. 2 арслан байдаг. Ах トゥ 2 тийм арслангийн тухай. За бүр тэрхүү түүхээр бүр кино үрдэл хийсэн байдаг. Тэгээ Ghost and the Darkness гэх кино байгаа шүү. За та бүхэн сонирхож байвал үзээрэй. Их сонирхолтой кино санагдаж байсан. Урд нь бол үзэж явах та. За дараагийн сэдв нь за 1975 оны одоо 2 дугаар сарын 18-нд Ангол улсын хилийн бүсэд одоо зэрлэг байгалийн кино зураг авалт хийж явсан сураглаач нар болох одоо Карл Зион, Реси Цэхон нар одоо гэр бүлийн хамт болон хамтран зүтгэгч нартайгаа одоо зураг авч явахдаа өглөөний 9 цаг 25 минутанд одоо амарч хэвтэж буй одоо арслангийн сүргийн
зургийг ойроос авах гэж одоо маш тэнэг шийдвэр гарган одоо Реси гэхээр нь одоо ойроос зураг авахаар одоо хэдий эхнэр нь болиулах гэж одоо олон удаа хэлсэн ч эхнэрийнхээ үгэнд бол орлого одоо машинаас бууж нөгөө арслангийн сүрэгт ойртой очсноос болж араас нь нэгэн залуу арслантай арьснаар арслангууд нь шууд цөмөрөө бөөгнөрөнд арьцгарч одоо олуулаа нийлээ шууд нөгөө залууч хөнөөгөөд идэж эхэлдэг. Одоо энэ аимшигтай явдлыг энэ талигаа чи одоо эхнэр болон 9 настай жоохоо одоо 2 настай бүр бяцхан хүү зэрэг цөм одоонууд харж байсан. За одоо хамт яваа багийнх нь одоо ямар ч тусламж үзүүлж чадаагүй. Одоо 2 минутын дотор л гэхэд одоо арслангууд түүний амийг нь хөнөөж шууд одоо алангууд идцгээгээд эхэлсэн. Харин тэдний хамт явсан нэг нь одоо машинаараа арслангууд руу ойртой шагнаалдаж байснаар одоо идэж байсан хүнийг нөгөө арслангууд орхицгоон зүгтаад цосон байдаг. Тэр одоо зүгтаж явахдаа нэг нь одоо камерыг нь цуугаад зүгтаж явах шиг. За тэгээ нөгөө продюсер Ресигийн биеийн ихэнх хэсгийг нь одоо идсэн байсан одоо түүний цогцыг одоо даавнд ороо авч явцгааж байгаа. Энэ үйл явдлаас үүдэж одоо Ангол улсад бол маш том шууган болж байсан тухайн үед. За өөрсдөө хамгаалах буу зэвсгийг нь бол манай бүсд бол буу зэвсэгт орохгүй хориглоод авчихсан байсан гэж. За тэгээд тэр хүмүүс ч өөрсдөө болон тийм газрын зурагтай явсан газарчд болон нутгийн иргэдээс нь авч яваагүй юм байлээ. Бас өөрсдийнх нь буруу. За тэгээ мөн машинаас өөрөө бууж эрсдэл үүссэн гэх зэрэг олон асуудлууд одоо үүссэн байдаг юм лээ. За одоо энэ бичлэг нь анх одоо 2016 онд одоо интернетээр задрахад бол өстой олон сая хүмүүс хоорондоо маргалдсан байдаг. Энэ бол одоо зүгээр кино зураг авалтын нэг хэсэг байна наач шал хуурамч хэсэг байна гэсэн нэг хэсэг байхад за одоо талигачийн гэр бүлийн зүгээс бол одоо яг болсон бод явдлаа гэдгийг нь баталж хэлдэг юм байлээ. Ийм амар харамсалтай юм болсон мэдэг. За одоо тэгээд иймд одоо ч гэсэн одоо энэ Киносимасамара Танзан одоо Сабисан зэрэг газрууд бол одоо сапари аялал хийж яваа жуулчид аялагч нарыг бол за нөгөө сапари хийж байгаа машинаасаа буухыг бол өстой буувал одоо маш өндөр аюул эрсдэлтэй тул одоо үнэхээр хатуу тийм хориглдгийм байлээ. Тэр машинаасаа буух үйл явдлыг нь. За дараагийнх нь за энэ бол маш товчлсон тийм нэг дугаар байна. За Оросын нэгэн тусганы залуухан 28 настай. За бүтэн нэрийг нь бол зарлаагүй. За Александр гэх залуу. За хууль бусаар арслангийн гүийг өөртөө авч чадсан байгаа. За яг ямар арга замаар авсан бэ гэдэг нь бол тодорхойгүй. За хууль бусаар авсан нь бол бас ойлгомжтой. За тэгээд гэртээ тижээж эхэлсэн. За улмаар томроод эхлэхэд нь гэрийнхээ хашаанд том тор хийлгэж түүнийг одоо амьдруулах болсон. За тэгээ өвлийн одоо жоохон хүүтний улирал одоо тулах үед бол оромж үрийг нь маш дулаан одоо тийм өвлийн пүнз маркийн одоо тийм хашлагаа тийм пүнз маркийн юмд одоо өвлийг өнгөрүүлдэг байсан байгаа. Тэгээ өөрөөр хор гаргаад ирдэг. За тэгээ хөршүүд нь бол одоо гүйг томрохын хэрээр одоо Александрт хэлж зөвлөж түүнийг одоо циркт болон амьтны хүрээлэнд буцаа өгөхийг одоо удаа дараалан шаардаж байсан боловч огтоос одоо тэдний санал болоо үгийг хүлээж аваагүй. Мөн тийм өөрөө тэр залууч нь тийм нутгийн удирдлага засаг захиргаатайгаа ирэн нэлээд танил талтай тийм нөхөр байсан болохоор одоо тэгээ яаж чадахгүй нөгөө тусгыных нь бол одоо яаж чадахгүй байсан байгаа. Ингээд одоо 3 жил одоо болсон. Энд чи одоо 2004 оны явдал гинэ. За 3 жил болсон. Нөгөө энэ хугацаанд бол одоо тосгоно нөгөө арслангаа торноос нь суллаж одоо гаргасан үеүүдэд бол олон асуудал гарсан гинэ. Яасан ийсэн гэд сургалаад үзсэн чинь нөгөө сургаж торноос суллаж гаргасан арслан одоо нохой гахаа зэрэг амьтдыг одоо хөнөөс хэд хэдэн удаагийн тохиолдол одоо байсан. За тэгсэн ч одоо Александр бол одоо төдийлөн тоогоогүй. Өөрөө ч юм уу одоо эхнэр өгдөггүй. Тийм ганцаар амьдэрдэг нэгэн байсан юм гэдгээ. За тэгэд нэгэн удаагийн өглөө за арсланг одоо нөгөө Александр ч хоолох гээд торыг нь одоо нээхэд нөгөөх нь буландаа шигчээд одоо цааш харчаад байгаадсан. Тэгээ хойноос нь очингуудаа яави болоод одоо татсан чинь нөгөөх нь эргэж харангууд нь ноцоод шууд багалзуурлуу ноцоод гүрийг нь тастаад хүнөөсөн байна.
За энэ явд аимшигтын явдлыг нь харсан одоо хөршин сандарч одоо орилж хашгираад бусад одоо хөршүүдийнхнийгаа дуудсан ч одоо аль хэдийн оройтсон. Александр бол аль хэдийн одоо аим үргэлжсэн байсан. Харин нөгөө Арслан гүн ой руу хашаагийн давангуудаа шууд гүн хажуудах одоо тосгоны хажуудах гүн ой руу давхгаа одсон байдаг. За харин хэд хоногийн дараа нөгөө ойд ан хийж явсан хоёр анчин тэрхүү Арслан хөнөөснөөр одоо энэ эле үйл явдал нь дуустгаа. За амтан судлаач нарын дүгнэлтээр одоо байгалийн амьтныг одоо хэд давчуу орчинд одоо маш удаан хугацаагаар одоо 20 сагдж байсантай холбоотой мөн одоо үржил селекцийн үеинд ойртсон байсан тул одоо зан ашинд маш товторгүй уурсан байсан ийм зүйл тохиолдоход хүргэсэн гэжээ. За тэгээ ер нь бол энэ явдлаас харахад энэ амьтныг бол зүгээр амьдаар нь тарчлааж байсан нь бол одоо ойлгомжтой байгаа. Тийм ээ. За хэдий одоо зодод цохид байгаагүй ч гэсэн одоо маш буруу үйл явдал гэдэг нь бол одоо ойлгомжтой байгаа хаа. За харин байгальд нь тавиад одоо ижил сүргүүдийн цуг байлгаад тэгээ нэг хэсэгтэй эргэж очиод уулзаж иргэдсэн бол одоо бас нөхцөл байдал ийм муугар дуусахгүй байх байсан бизээ. Энд ч одоо муур биш шүү дээ. Муурын төрөлж гэсэн одоо муур биш амтэн шүү дээ. За орон сууцсандаа Арслан өсгсөн одоо зөвлөлтийн гэр бүлийн эмгэнэлт түүхээ. За 40 жилийн өмнө зөвлөлтийг одоо улс нийтээр нь сочдуулсан нэгэн үйлдэл явдал болж байлаа. За архитектор Берберовын гэр бүл одоо хотын энгийн орон сууцсанд Арслан өсгсөн юм аа. За энэхүү тухай одоо зөвлөлтийн бүх сонин сэтгүүл дээр бичснээр за Кинг хэмэх Арслантай тэврэлдэж буй хүүхдүүдийн зураг хаа сайгүй тарж одоо тэдний тухай телевизийн нэвтрүүлэг хүртэл хийсэн байдаг. За Орос дахь Италичуудын гайхалтай адал явдал кино гарахад Кинг Арслан одоо жинхэнэ од болсон ч одоо харамсалтай нь энэ түүх дэндүү эмгэнэлтэд төгссөн юм аа. За Кинг 1960 оны сүүлээр одоо Азербайджаны Бакугийн амтны хүрээлэнд төрсөн байна. За гүйг төрөхдөө сул дорой байсан ч одоо ихтэй гологдсноор бүр сүлдсэн. За үүний улмаас гүйгийг амьдрах чадваргүй хэмээн үзэж нядлах шийдвэр гаргаад байсан ч одоо Берберовын үнийг мэдээд амтны хүрээлэнгийн удирдлагуудад гүйгийг өргөж авах санал тавьжээ. За хэдийгээр өрхийн тэргүүн Лев Левович одоо амтны сургагч биш архитектор байсан ч одоо түүний гэр бүлийнхэн нохой, муур, зараа, ястмэлхий, тод зэрэг амтд тэжээдэг тийм амтанд аягүй хайртай хүмүүс байсан баг. За энэхүү тэдний хүсэлт бүтэж одоо Кингийг гэр бүлдээ хүлээн авснараа асарч халамжлан эрхлүүлж одоо хайраар өсгсөн байна. За Берберовын Кингийг одоо амиг нь аварсныг одоо мэдсэн мэт одоо Кинг шинэ гэр бүлдээ сэтгэлээ нээж одоо хурдан дассан гинэ. За Кинг аратан гимгүү тийм тайван ээлдэг ухаалаг амтан байсан. За хүүхдүүд түүний сахлаас татаж зоонд нь мордож хажууд нь унтаж байхад одоо Кинг хизээч тийм элдв ааш зан гаргадаггүй байсан гэжээ. За түүнээс болж одоо гэмтсэн цорын ганц хүн бол одоо гэрээ эзэн байсан гинэ. Хорон дээр гарч унтах зорилготой Кинг эзнээ санаандгүй орноос нь түлхэж унгаас нь тэр юм аа гэж. За энэхүү ер бусын гэр бүл удалгүй улс даяар алдартай болсон. За Берберовын гэрээр хэвлэл мэдээллийн одоо хөл бол тасаргаа болсон. За тэдний тухай бол одоо зурагтаар одоо байнгын гарч эхэлсэн. За тэжээвэр муур мэт өссөн авраг аратан олныг гайхшруулж байсан ч одоо зарим амьтан судлаачид бол амьтан сургагчид ирээдүйд болжшгүй аюулын тухайд санаа зовж байлаа. За олны дунд өчүүхэн бяцхан нохойноос айж зүгтдэг нэгэн байхад 200 кг авраг амьтнаас айх хүмүүсийг одоо гайх зүйлгэн одоо мэдээж. За тиймдэж Кингийг салхилуулах үед айсандаа тойрч зүгтдэг хүмүүс бол өчнөөнөөрөө байсан гэж байна. За Арслан одоо нас бий гүйцэж хүчрэхэг болоход Берберовын амтны хүрээлэнд буцааж өгөхийг оролдсон боловч одоо Кинг эсэргүүцсэн гинэ. За Кингийг амтны хүрээлэнд хүргэхээр машинд суулгахад гítэл илт уурлаж дургүйцэж зүгтсэн байна. За түүнийг амтны хүрээлэнд ч одоо зэрлэг байгальдаж дасан зогцож амьдрахад оройтсон гэж үзээд Берберовын буцаагаад гэртээ авч харжээ. За эгэл жирийн нэгэн гэр бүлд одоо авраг том Арслан дэжээх нь санхүүгийн хувьд маш хүнд байсан тул Орос дахь Италичуудын гайхалтай явдлууд
Уран сайхны киноны зураг авалтад Кингийг оролцуулахаар болсон байна. За харамсалтай нь энэ шийдвэр Арслангийн хувьд ч Берберовын бүх гэр бүлийн хувьд ч одоо аимшиг дагуулсан хар бараан шийдвэр болсон. За зураг авалт маш хэцүү уур амьсгалд одоо болсон байна. Одоо мэрэгжлийн амьтан сургагчийн хүмүүжлэр биш энгийн айлд өссөн Кинг тушаал огтхонч одоо биелүүлдэггүй байжээ. За үүнээс болж одоо зураг авалтын явц сунжирч найруулагчийн төвчээр алдарч одоо жүжигчд Арслангаас одоо айж байваа. За одоо Кингээс айгаагүй цорын ганц хүн бол домог жүжигчин Андрей Миронов байсан бөгөөд тэр хамгийн түрүүнд Кингтэй дотноссон байна. Үүний дараа найруулагч одоо Элидар Рязанов гэдэг хүн энэ бол одоо миний амьтантай хийж байгаа хамгийн сүүлчийн зураг авалтаа. За би дахиж хизээч одоо амьтны уран бүтээлийн найруулагч хийхгүй гэж хөөртө амлаж байна. Ганц Арсланч биш одоо нохон муурыг хүрт би хизээч зураг авалтад оруулахгүй гэж бод. Үнэндээ цөхрөнгөө барсан ам өчиг өгсөн байдаг. За 1973 оны 100 зураг авалтын үеэр Берберовын гэр бүл одоо Арслангийн хамт хоосон сургуульд байрлажээ. За чанга хэрэгчтэй машин хотыг тойроо эргэлдэж махчин амьтан байгааг одоо түүгээр явсан явган зорчигчдод мэдэгдэж сургууль руу ойртож болохгүй гэсэн бичгийг хашаанд наах зэргээр аюулгүй байдлыг бол чухалчлан маш сайн ажиллаж байсан байна. Гэвч нэг удаа Кингийг биеийн тамирын зааланд хэдхэн минут хяналтгүй орхих үед сургуулийн хашаанд 1-р ангийн хүүхэд хашаад аваад ороод ирчихлээ. За хүүхэд цонгон дээр одоо очиход Кинг гинт үсрэн гарч ирж одоо хормын дотор сурагчийг газар дарж унагсан байна. За Кинг тэр хүүхдэд одоо хор хөнөөлөл учруулаагүй бөгөөд за Берберовын гэр бүлийн одоо түүнийг хүүхэдтэй зүгээр л тоглохыг хүссэн байх гэж одоо хожим нь мэдгдсэн байдаг. За энэ үед цагдаа нар ирсэн бөгөөд одоо хүүхд рүү дайрч байна гэж ойлгож шууд одоо олон удаагийн буудалтаар Кингийг буудаж хөнөөжээ. Маш харамсалтай. За Берберовын энэ үйл явдалтай маш их гашуудаж одоо хүүхдүүд нь шүн унталгүй одоо уйлах болцоосон байна. За улмаар кино багийн уран бүтээлчид Берберовын гэр бүлд тусалж энэ нэгэн гүй одоо өөр нэгэн гүйг олж өгөхөөр шийджээ. Тэд одоо улс даяар хайсны эцэст одоо Казаны амьтны хүрээлэнгээс нэг арслан авч чадсан байна. За гэрийн эзэгтэй Нина Берберов одоо дахин арслантай болох санааг төдийлөн дэмжээгүй ч одоо түүний гэр бүл гэр бүл нь одоо шинэ гишүүнээ хүлээн авсан ажээ. За 2 дугаар Кинг мөн дэлгэцийн хот болсон байна. 1975 онд найруулагч Константин Бромберг Берберовын гэр бүлийн амьдралын бодит баримтуудад үндэслэн надад арслан байна гэдэг кино хийжээ. За гол дүртөө Берберовын хүүхдүүд болох Рома, Эва, Кингийн одоо нөгөө Кинг 2 арслангийн хамт тоглосон юм байна. За зураг авалтын талбайд Арслан Ромагийн шаардлагыг биелүүлж байсан ч одоо бусад одоо хүмүүст бол одоо түрэмгийн ашиг гаргаж байсан. За найруулагч Кингийг гол руу үсрэх тушаал өгөөд хөлөө хазуулсан болон зургийн дарга Арслангийн хэмжээг авах гэж байгаад одоо ширүү хөдөлгөөн хийснээсээ болж цочсон Арсланд одоо хурууга тас хазуулжээ. Харамсалтай явдлууд одоо үүгээр дууссангүй 1978 онд өрхийн тэргүүн 2 дугаар Кингийн хувьд одоо сүргийн ахлагч байсан одоо нөгөө гэрээ эзэн Берберов нас баржээ. За үүнээс болж одоо 2 дугаар Кинг тушаал гүйцэтгэхэ болж гисэн. За нөгөө гэрээ эзэгтэй Нинагийн үгэнд бүр орхоо болсон байна. За гэхдээ Арслан гэр бүлийн бусад гишүүдтэй ийгдэг зүйлээ хаждаг хэвээр байсан учраас үлдсэн. Берберовын элдв муу зүйл болоо тэр Арслангаас бол огт төсөөлөөгүй байсан. За Нина Берберов өөрөө ч одоо хожим нь ямар шалтгаанаас болж ийм эмгэнэлт явдал болсныг тайлбарлаж чадаагүй маа гэж. За нэг өдөр 2 дугаар Кинг давхар орноос унаж одоо нурууга чанга цогсон байна. За энэ үед одоо Нина өрөөнд орж ирэхэд Арслан түүн рүү гинт үсэрч сарвуугаараа маш хүчтэй цохон ухаалтуулжээ. 14 настай Рома Кингийг зандрахад одоо Арслан хүүг хэдэн хэсэг болгоо тасчаа хийсэн байна. Хөршүүд нь цагдаа дуудаж одоо Арсланг буудсан бөгөөд аимшигт явдалд цочирдсон Нина Берберов эмнэлэх тухайн орсон хойноо л одоо хүүгээ үгүй болсныг мэдсэн гинэ. Дараа нь Нина Берберов сүүлд дахин гэрлэж одоо охин хүү хоёр төрүүлсэн байна. Тэрээр үрдийн адил нохой муур тэжээж байсан боловч зэрлэг амьтдаас хол амьдрахаар одоо нэгэн шийджээ. За хожим нь Нина 2 дугаар Кингийг
хүн биш буруу зөвийг ялгахгүй араатан гэдгийг нь мартсан. Энэ бол зөвхөн үнэхээр миний буруу байсан. Ромогоо одоо хүүгээ аварч чадаагүйдээ би үргэлж өөрийгөө зэмлэж явдгаа гэж санаашрам дурсан байдгаа гэж. За үүн дээр одоо нэмэлтээр тайлбар өгсөн байдаг. За энэ 2 дугаар кингийг тэжээж явахад мөн Ирвэс бас хамт тэжээж байсан юм байна л да. За тэгээд одоо Ирвэсийнх нь ороод яг тэр тухайн аимшигтэй үйл явдал болоход Ирвэсийнх нь ороод одоо чив гэх юм уу. Эрэгтэнгээс нь одоо тийм элдв аим муухан үнэртэй. Тэгээ ер нь тийм 2 дугаар кинг маш тогтворгүй тийм уурлах болсон юм байна. Түүн дээр нь одоо хөршүүд нь доод айлынхан зэрэг хүмүүс одоо балкон дээр нөгөө 2 дугаар кинг унтаж амарч явахт нь одоо балконых нь тор руу шатамхай шингэн мингэн гал асаан шидэж мэдэж их уурлуулж догшруулж байсанд энэхүү үйл явдал болох суурийг нь тавьж байсан гэж нэмэлтээр бас мэдээлэл тавьжээ. За хойд Африкийн зэрлэг амьтад оршдог бүсэд одоо хүн рүү дайрч буй арслангийн одоо нэг бичлэг байдаг. Тэр нь одоо копирайтын асуудалтай тул би энэ дээр тавьчихсангүй. Тэгээ энэхүү зургийг нь л тавилаа. За 10 жил тэжээсэн арсландаа уруулсан эрийн түүх гэдэг нь богинохоо цонхоо сэдвийг яриад өгье. За Лимполо муждах одоо махчин амьтдыг хамгаалах Маракеле төвийн гишүүн Майкл Ходж гэх одоо 72 настай эр өөрийн өсгсөн Шамба нэртэй арсланд уруулсан байна. За энэхүү одоо зураг дээрх одоо Ходж Шамбагийн одоо Шамба арслангийн араар хашлаг даган явах бөгөөд одоо араат нь түүнийг хөөж эхлэхэд одоо хашаанаас гарахаар гүйж мөн харагдаж байна. За гэвч арслан маш хурдан түүнийг дарж унгаад бут руу чирж одсон байна. За энэ үеэр хэнийг нэ хашгирахыг сонссон хамгаалагч одоо арслан гүйж очив. Арслан буудан хороосноор хөгшөөр нэг юм илээ аврагдчих л та. За хоодож хүзүү болон ирэмдээ болоос аимшигтэй хүнд бэртэл авсан тул одоо эмнэлэгт очин эмчлүүлж аваад за цагдаа нар эл хэргийг одоо мөрдөн байцаалтыг явуулж байна. За Маракели төвийн захим хуудсанд бичснээр бол одоо Ходж эхнэрийнхээ хамтаар 1999 онд Их Британаас хойд Африкт нүүж ирсэн гинэ. За тэрбээр одоо Шамбаг үхлийн аюулаас аварсан бөгөөд том уужгааг төрсөн цагаас нь хойш 10 жилийн турш одоо асар хамгаалж байжээ. За тэдний гэр бүл одоо арслангаа алдсанд одоо үнэхээр их харамсаж байгаа гэдгийг хэлжээ. Өдний бодлоо одоо бүр ингэ нүүр амгүй шахуу, ирүүгүй шахуу болцсон ирнэ. Нөгөө амтны алдсандаа харамсаад идэг. За тэгээд ийм зэрлэг байгалийн амтныг тэгээд энгийн нөхцөлд одоо өсгөж үржүүлээд одоо тэжээгээд амьдрна гэдэг бол үнэхээр хэцүү тийм байгалийн жамыг зөрчсөн үйл явдал гэдэг нь бол ойлгомжтой байгаах. За одоо эн чинь муур биш шүү дээ. Араатны хаан гэдэг амтан юу гэж л одоо хүний иргэшээлд хүнээр захируулаад амьдрахыг хүсэх үү? Миний л бодол юм да. За тэгэд та бүхэн яахаар одоо алив нэгэн гоё сэдв тийм ээ. За ямар нэгэн арслангийн түүхийг сонсохоор бол намайг ихээхэн сургалаадсан. Миний одоо Instagram хаяг руу холбогдоод санаа оноогоо хэлээрээ. За би энэ дээр тавьчих. За тэгээ эцэст нь гэж хэлэхэд дахиад хэлье. За дүүнер багцуул минь за та нарт бол өстой зориулаагүй юм шүү. Энэ үртэл үзэж байгаа бол чи маш буруу зүйл хийж шүү. Нэг насанд хүрсэн ах эгч нарт нь зориулсан юм шүү гэж хэлье да. За бака.